За, нэвтрүүлэг маань өндөрлөө. Өнөөдөр тэг 5 дугаартаа оролцогч Дэлгэрэх, тэг 32 дугаартаа оролцогч Асуутай, тэг 35 дугаартаа оролцогч Зандан Шагаа, тэг 89 дугаартаа оролцогч Ган Эрдэнэ, тэг 109 дугаартаа оролцогч Баяр Жаргал нар маань амжилттай дууллаа. Тэгэхээр танилцуулах шалгаруулалтын дуулалтууд та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Эдгээр оролцогчдоос маань хэн нь сайн дуулав, хэн нь сайхан байв гэдгийг бол мэдээж эрхэм үзэгчид та бүхэн яг өөрсдийнхөө саналаар бидэнд ирүүлэх учиртай юм. Ингээд нэвтрүүлгийн туршид 1951 гэсэн утсаар одгорл бит хоёр үзэгчдтэйгээ холбогдлоо. Тэгээд үзэгчид маань одоо хаа байсан хөвсгөлийн цагаан уулаас холбогдлоо. Ар хангаагаас, өвөр хангаагаас, дунд говоос, баян үлгийгөөс гээд маш олон үзэгчид маань холбогдлоо. Тэгээд бит хоёр бас яг тэр үзэгчдийнхээ тэр их сайхан урмын сайхан үгээр бас нилээд их умдааллаа. Их сайхан байлаа. Урмаар одоо үнэхээр их тэжээгдэж, тэтгэгдэж байна. За тэгээд өнөөдрийн сүүлийн хоёр оролцогч Ган Эрдэнэ, Баяр Жаргал хоёрын талаар одоо одгорл маань ямар саналтай байна? За Ган Эрдэнэ хүүгийн тухай. За. Отко Гана хоёр гээд манай дуэтүүд байна те. Тэгээд Гана маань UBS Music-ийн хөтлөгч Universal Songs-ыг энэ жилээс хөтлөж эхэлсэн. Үзэгчдэд бас нэлээд их эерэг хандлагыг бас бий болгоцсон авьяаслаг залуу байна. За тэгээд миний хувьд бол дуулалт нь яг бэлтгэл бага байсан учраас яалтчгүй жоохон тийм шүүгчдээс бас зэмлэл маягийн юм эсвэл зөвлөгөө авах шиг боллоо. Гэхдээ энийг бол бас үзэгчд сайн холбогдож хэлж байсан л да. Одоо энэ бол шилдэгүүдийн одоо тулаан өрсөлдөөн тийм учраас үнэхээр шилдэг гэдгийг харуулж байна гэд. Гэхдээ шүүгчд бол шүүгчд мэдээж тэдний одоо төлөө гэсэн сэтгэлээр л авдааг нь хэлж байгаа. Тийм учраас Гана манас энэ дээр анхаарал 2 дугаар сандаа илүү бэлтгэлтэй хандаасаа гэсэн тийм бодол төрж байна. Нөгөөх нь Баяр Жаргал. Мартагдчихгүй номер дээр нөгөө тоглодог хүмүүс бидтэй шантаа. Манай Баяр Жаргалын үед би текстэн дээр ер нь өөрийнхөө сэтгэлийг бичээд байгаа болохоор чи илүү би хэлсэн дээр баха. Би хэлэх ёстой гэж. За ямар ч бас манай Баяр Жаргал бол ер нь манай эмэгтэй оролцогч нэг хэсэг оролцогчд байдаг л да. Яг тухайн оны одоо манай Ариуна байна те. Тэгээ ер нь манай энэ одоо 2009 10 11 гэл ер нь энэ оны шилдгээр тодорсон хүмүүсүүд маань заавал нэг Mariah Carey ч юм уу те. Заавал нэг Whitney Houston-ыг, заавал нэг Celine Dion-ыг дуусан байдаг л да. Тийм. Заавал дуусан байдаг. Тэгэхээр ер нь бол яг энэ дуулалтынхаа давталтаар бол одоо нэг дуучны дууг олон давтаж дуулснараа бол манай Баяр Жаргал бол ер нь нэлийн дээгүүр давхих байх. Шакираг дуулаад нэг дажсэн юм байна. Бас Houston-ыг их дуулдаг те. Тэгээд энэ ер нь дуулалтын хоолойны цар хүрээж гэсэн одоо тухайн 2011 оны шилдэгүүдийн маань дуулсан Hell the World дуун дээр хүртэл одоо бас манай одоо Баяр Жаргалын өмнө хоолой бас ер нь их тийм чадaltaй, тийм хүчтэй хоолой гэдгийг нь үзэгчид нэлээд хүлээн зөвшөөрсөн те. Тийм оролцогч учраас одоо ер нь дуулалтын тал дээр шилдэгүүдийн дуулалтын тал дээр бол би бол үнэхээр юм хэлэхгүй байгаа. Бид нар маань бол сайхан. Хоёул яг гой сэтгэлээ ингэж ярих боломж олж байгаа шээ. Ярих нь чухал шүү дээ тийм ээ. Дүрдээ итгэж шүүгч шиг юм болохгүй за хоёлаа. За UBS-ийн мэн саналыг би танилцуулъя гэж байна. UBS-ийн мэн Best of the Best Linker тэг 5 дугаартаа дэлгэрэхэд 31 санал ирсэн байна. За тэгвэл би шууд Facebook-ыг хийж явж байгаа. Сөүлчүүд. За 243 лайк авсан байна. 20 шеэр явсан байна. Сэтгэлийн тухай заавчлаарай энэ дээр. Сэтгэлийн тухайд бол 40 сэтгэл иржээ. За тэгвэл тэг 32 дугаартай Асуутай 42 санал авсан байна. За Асуутайгийн хувьд 231 лайк, 2 шеэр. Доорх сэтгэлийн харъя. За сэтгэл нь бол 10 гаруй сэтгэл байна. За тэгвэл 35 дугаартай тэг 35 дугаартай оролцогч Зандан Шагаа 43 санал авсан байна. Энэ дээр 517 лайкны эзэн болсон хүн болвол яхахгүй Эрдэнэ зоргийн Зандан Шагаа байна. 46 шеэр авсан байна. Сэтгэлийн танилцуулбал 66 сэтгэлийн эзэн болсон биш үү? За тэгвэл тэг 89 дугаартай оролцогч Ган Эрдэнэ маань 67 санал авч тэргүүлж яваа байна. За манай Гана яг энэ дугаарыг сонгож ирсэн би санаж ин л та 89 Отко чи nice гэсэн үг юм бэ. Дээрээс энэ ямар гоё юм бэ гэж хэлжсэн. За энэ дээр 17 шеэр болоод 595 лайк эзэн болчихсон байх юм да. 85 сэтгэл байна. За баярлалаа. Тэгэхээр ерөөсөө нэг цаг 30 минутын хугацаанд ч тийм ээ. Цаг 30 минутын хугацаанд 500 гаруй лайк цуглуулна гэдэг бол бас мундаг байна шүү. За тэгээд 109 дугаартай оролцож Баяр Жаргал маань 25 оны санал авсан байна. За 156 оны лайк, 13 шеэр,
сэтгэлийг харъя. Мэдээж энд бол маш гоё сэтгэлүүд бичсэн байгаа. 20 гаруй сэтгэл байна. Сүүлд дуусан болохоор бас баяр жаргал манай одоо яг санал нүсэж байна л да UBS-ийн мэнэр. 2011 оны дэмжиж байсан мундаг оролцогч юу амжилт гэсэн амжилт төсөө ерөөсөө л урагшааг өгöd байгаарэ. Good luck гэж манай хэлсэн байна. За яг нэвтрүүлгийн явцад бол хүмүүс маш их холбогдсон. Тэдгээр хүмүүсийн саналыг. За загсаа зайгүй Ануушт хоёр бол холбогдсон. Ялангуяа манай Анууш бол их сайхан хувьч өрөөд амлаа. Нутгийн бүс бүсийн хүмүүстэй тийм ээ. За тэг 5 дугаартай чулууны дэлгэрэх өр хангаа хар орны оролцогч юм билээ. Дорндоос, Дорн говьоос тэмцсэн. За 13 хүн саналаа хариулсан байна. 1951. За тэг 32 дугаартай Алтан сүхийн асуудал 4 хүн саналаа хариулсан байна. Тэг 35 дугаартай Эрдэнэ зөөргийн Зандан шагаад 12 үзэгч холбогдож саналаа өгсөн. Тэг 89 дугаартай Ган болдын Ган Эрдэнэд 14 үзэгч холбогдож 1951 утсаар холбогдож өгсөн байна. 109 дугаартай Бат сайхны баяр жаргалд хамгийн сүүлд дуулсан шүү дээ. 5 хүн холбогдож саналаа хариулсан байна. За ингээд ар хангаагаас Дорндоос, Дорн говьоос, Дунд говьоос, өр хангаагаас хар хорноос өөр баян үлгээс холбогдсон бүхэл үзэгч та бүхэндээ баярлалаа. Бас хөтлөгч Ган туллагт саналаа өгнө гэдэг хүн бас орж ирсэн шүү дээ. Би энэ тэмдэглэсэн байна да. За баярлалаа. За одоо Одгэрд бит хоёр бол мессежнийхэн саналыг хүлээн авах 10 минутаа эхлүүлэх үүрэгтэй. За тэрнээсээ өмнө нэг оролцогчтой холбогдчихъя хөө. Байна уу? Сайн байна уу? Таныг эфир сонсож байна. Арам дүргий. Нэг юм бүсгсэн. За. Маргаа юу түрүүдэлийн нөгөө нэг оролцож төлөвлөгөө хүн бэсгтэй би ноштой болоо. За оролцогчид маань болвол ерөнхийдөө өдрийн дугаарын маань оролцогчид одоо сюрприз хэлбэрээр та бүхэнд хүрж байгаа учраас тий цэлмүүнийг ч асуусан оролцогч байна, хүүзэгч байна те. Тэгэхээр Facebook гэж юм ямар нэгэн байдлаар мэдэх боломж авахгүй юу? Ерөөсө хин яаж оролцсон байгаа вэ гэдгийг нэвтрүүлэгтэй хамтаа байснаар л мэдэх боломжтой. Энэ бол манай нэвтрүүлгийн та бүхэн дөргөн барьж байгаа бас нэгэн сюрприз. Ямар өгдөггүй юм бэ? Харин тийм ээ. Яг тийм болчиход байгаа байхгүй юу? Заримдаас өөдгөө хэрэгтэй байна. За одоо би нэг зүйлийг анхааруулж хэлхэн зүйтэй авах гэж болж байна. За манай үзэгчид мессежээр саналаа хариулах гэж байгаа. Тэгэхээр мессежээр ирүүлж байгаа санал зөвхөн өнөөдрийн оролцогчдод хүчинтэй. Тухайн өдрийнхөө оролцогчдод хүчинтэй. Тэрнээс ч өнөөдөр жишээлбэл одоо сая маш олон хүмүүс холбогдож байна л да. Тэг 6 тэг буюу өчигдрийн оролцогч 60 дугаартай их гэрэлт маань саналаа өгөө гэсэн хүмүүс мессеж бичиж бас оролцох хүсэлтэй байх шиг байна лээ. Тэгвэл тэр мессежний санал бол хүчингүй шүү гэдгийг хэлмээр байна. Та бүхэн зөвхөн өнөөдрийн оролцсон 5 оролцогчтой холбогдно. Тэгэхээр энэ мэтчлэн дугаар маань танилцуулга дугаар маань 14 хоногийн туршид үргэлжлэнэ. 14 хоногийн туршид үргэлжлэнэ. 14 хоног өдөр болгон та бүхэнтэйгээ одоо тухайн оролцогчдыг уулзуулж дуулуулж явсаар байгаад 15 дахь өдрөөс эхлээд дараагийн одоо шалгаруулалт, дараагийн одоо 2 дахь шалгаруулалт буюу манай оролцогчд маань Монгол дуугаар өрсөлдөх, Монгол дуу дуулж өрсөлдөх тийм шалгаруулалт маань одоо 15 хоногийн одоо яг энэ танилцуулах шалгаруулалтын дараа нь эхэлж явна. Тэр үед бол нэвтрүүлгийн туршид бүх оролцогчдод санал илгээх, мессежээр санал явуулах бүрэн боломжтой. Одоо бол 10 минутаар бид нэгээд танилцуулах үүднээс 14 хоногийн дараанаас манай 2 дугаар шалгаруулалт эхлэхээрээс зэрэг бүхэл бүтэн нэвтрүүлэг эхлээд дуусах цаг 30 цаг 40 минутын туршид та бүхэн өөрийнхөө дэмжиж байгаа оролцогчид хэдэн ч саналыг мессежээр илгээх боломжтой болж байгаа юм шүү гэдгийг давхар анхааруулад хэлчихье гэж бодож байна. Яг тэр үеэс эхлээд та бүхэн чөлөөтэй мессеж бичиж болно гэдгийг анхааруулад хэлчихье. За UBS-ийн миний санал өссөөр 32 санал, 45 санал, 46 санал, Ган Эрдэнэ 73 санал. За тэгсэн баяр жаргал маань 28 санал болж өссөн байна. Нэг оролцогчтой холбогдчихъя. Байна уу? Байна уу? Байна самано танд орой минь түргээ. За баярлалаа Арам түргээ. Хэрэг дэмжиж байна? Асуутай. За баярлалаа. Асуутай санал авлаа. За саналын авлаа. За ингээд одоо бүгдээрээ цонхоо нэм. Мэдээж 3-аас 1 хүртэл тавлаад бүгдээрээ цаг явлаа гэж хэлэхээр цаг явж 10 минутын хугацаанд манай энэ 5 оролцогч маань хичнээн санал хураах вэ гэдгийг одоо бүгдээрээ хамтдаа харцгаая. Та бүхэн Mobicom-ийн хэрэглэгч байж болно, Skytel-ийн хэрэглэгч байж болно, G-Mobile-ийн хэрэглэгч байж болно, Unitel-ийн хэрэглэгч байж болно. Дөрвөн өөрийн телефоны айлч одоо операторын одоо хэрэглэгч байлаа гэсэн та 15 19 51 гэсэн дугаарлуу дэмжиж байгаа оролцогчийн дугаарыг илгээхэд л хангалттай. Дугаарыг илгээхдээ заавал бүтэн буюу 3 оронтой дугаараар нь илгээгээрэй. Тэг 3 гэсэн оролцогч одоо дугаар маань 3 гэсэн оролцогчийн маань дугаар
байх болно. Тийм учраас заавал бүтэн илгээгээрэй гэж хэлмээр байна. Ингээд бүгдээрээ 3 2 1 цаг явлаа. За 50. За. Басна уу? За ингээд цаг явж эхэлсэн. За хүмүүс маань саналаа ирүүлсээр байна. За мессежний саналууд ч нисч байна. Энэ бол сайтынх тий. Тэгээ энэ бол сайтных. Сайтын саналуудаа үзэгчдэд танилцуулсан сая. Дэлгэрэх маань 33 саналтай байна. Асуутай 46, Зандан шагаа 46, Гаан Эрдэнэ 74, Баяр Жаргал 28 гэсэн саналуудыг авсан байна. Харин одоо яг дэлгэцийн доор та бүхэн тэг 5 дугаартаа оролцогч дэлгэрэх 6 саналтай боллоо. Асуутай 1, Зандан шагаа 6, Гаан Эрдэнэ 17, Баяр Жаргал 5 гэсэн Гаан Эрдэнэ ерөөсөө секунд тутан саналуудыг ирүүлсээр байна. За ингээ үзэгчдийн хооронд холбогдчих гэж бодож байна тэгэхгүй. Тэгээ. Оройн төргий. За. Нэвтрүүлгийн хадлаар сэтгэлдээ хуваалцаад дэмжиж байгаа оролцогчийн хотлоо саналаа ирүүлээрэй. Байна уу? Юу болов? Харамсалтай байна. Салчлаа. Чамтай ярих байсан юм шүү. Үгүй. Байна уу? Байна сайн байна орой минь. Орой минь. За. За, Зандан шагаа гисэн дэмжиж байна нэгмэс. За, тэмдэглээд авъя. Хоёрдугаар бас од ирэлт ичгэн бас зөвлөгөө байна. За. За. Зандан шагаа. Юу ноутбук өвдгөн дээрээ тавиад байх юм дөө хөл дээрээ. Харин тийм ээ өөр арга байхгүй болчихвол ингэ. Тэгэхээр энэ юу яадаг байхгүй юу? Хөлөг болсон тохиолдол хүртэл байдаг юм байна. Оо ямар амир юм бэ тийм үү? Анууш ширээ дотор ойртуулаа. Тэгэхээр нас аяга хортоо. Тийм үү? Тий, наасаа ширээнд тавих нь аяга зөв биш юм дөө. За ойлголоо. За иштэй. За. Йоо миний төлөө ямар хөөрхөн юм бэ? Танд маш их баярлалаа. Айлаа штэ би одоо яана гэж. Ийм хөөрхөн штэ манай үзэгчд нэр. За яг бүгдээсээ жоохон юу сууч. Бүгдрэл харагдах гэдэг юм даа. За одоо яах вэ? Бүгдэр харагдах зүгээрээ. Харагдах зүг үзэгч аав яа энэ чинь камерт хоёрыг аваад байгаа. Байна уу? За байна орой минь. За баярлаа. За тэг 5 дугаартаа оролцож дэлгэрэх 14 дэх хүнийхээ үзчихээ санаж. За баярлаа. За 7 минут 30 секундын хугацаа үлдсэн байна. Хамгийн өндөр саналыг Гаан Эрдэнэ 67 гэсэн санал авсан явж байна. Үзэгчтэй холбогдсон байна уу? Байна сайн байна. Сайн байна орой минь. Орой минь. За Гаан Эрдэнэ санал юу? За баярлаа. Гаан Эрдэнэ маань ингээд үзэгчийн 15 дахь саналыг авч шүү. За санал бол ерөөсөө маш хурдцтай өссөөр байна. Байна орой минь төргий. Байна. За танд орой минь төргий. За тойртой орой минь төргий. За баярлаа. Ичин Гаан Эрдэнэ саналаа тэгээд бас нэг юм асууя. Өөр нэг 16 нас дөнгөж хүлцэж нэг хүү танаа бас нэг шилдэг хорин тавчраад ирсэн та. Тэр хүүхэд бол Хэдэн онд юм болоо? яг нэг эрэгтэй үү? Тийм орцогч зөндөө байгаа л та. Яг ингээл 16 наснд хүрээгүй юу ирээл Дөнгөж 16 үжилсэн жоохон эрэгтэй үү? манад чи тийм хүмүүс зөндөө ирчихсэн. 16 настай айран байгаа шүү. За ямар ч үсэн та орой болгон нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байв. Ямар шууд дуудсан? Хий нэг өн дэлгэрийг ярьж байна. Оо нэг За баярлалаа. За манай саяны оролцогч маань манай Universe Best Songs 2010 тэмцээний маань шилдэг оролцогч өн дэлгэрийн талаар асууж явах шиг байна. Тэгэхээр ер нь бол хэн одоо нэвтрүүлэгтээ ирж оролцсон бай гэдэг бол мэдээж өдөр болгоны дугаараар та бүхэн сюрприз болон хүрэх ёстой. Тийм учраас бид нар одоо маргаашийнхаа оролцогчдыг ч та бүхэндээ бас танилцуулж амжихгүй байгааг минь анзаарч л байгаа бох тийм ээ. За байна уу? Байна. Байна сайн байна орой минь. Орой минь. За хэнийг дэмжиж та? Байна. Байна сонсч जैन яриараа. Би Зандан дэмжиж. За баярлалаа хүлээж авлаа. За зарим оролцогч маань холбогдчиход зөвхөн яг утсаараа бит хоёрыг сонсоод ярих ёстой. Тэгэхгүй телевизээрээ бит хоёрын яриг сонсох гээд ингэх юм бол бас нэлээд хугацааг авах учраас утас маань тасарч магадгүй шүү. Шага 14 дэх үзэгчнээс. Байна уу? Байна. Сайн байна. Сайн байна уу? За баярлалаа танд. Дэмжижэна. Хэнийг? Зандан шагаа. Зандан шагаа. За баярлалаа. Та сайхан амарч байна уу? Ахаа мөрчнаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байгаарай.
За зандаа шагаа манай ээлж саналаа авсан байна. За ингээд үндсэндээ 5 минут 10 секундын хугацаа үлдсэн сүүлийн 5 минут үндсэндээ зарласан цагны таалах хувь нь яваад өнгөрчихсөн байна. Энэ хооронд дэлгэрэх маань 36 санал асуутай 8, зандаа шагаа 36, гаан эрдэнэ 126, баяр жаргал 49 хүний саналыг авсан байна. Утас дугарсаар байна уу? Сайн байна уу нэрэн минь? Сенсацтай. За таны сонсч байна? Байна уу? За баярлалаа. Гаан эрдэнэ мессеж явуулсан уу? Явуулсан. Хэдийг явуулсан? Хэдийг явуулсан? Гаан эрдэнэ хэдэн мессеж явуулсан? Нэг утсаас Нэг л үстэй. Шалгалтанд дуусангүй тийм. За баярлалаа. За гаан эрдний Facebook-ийн лайк нь 743 хүрлээ. За энэ бол маргааш ихэд бол ер нь Юм бодогийн араас ер нь явчихсан шүү тийм. 1500-ыг 2000 хүрсэн байхад бол нэг гайхаад авах шаардлагагүй болов гэж би хувьдаа бодож байна. Байна уу? Сайн байна уу минь? Зандаа шагаа бинжсэн. За баярлалаа. Зандаа шагаад өгсөн саналыг тань хүлээж авлаа. Сайхан амраарай. 16 үзэгчийн санал. Гаан эрдэнэ 17 үзэгчийн санал. За ингээд 4 минутын хугацаа үлдсэн. 100 цай холбууланх нь л одоо үзэгчийн саналыг авч байна. За энэ UBS цэгийн сайтын мэдээлэл юу болж байна? UBS цэгийн сайтын мэдээлэл дэлгэрэх маань 33 саналтай байна. Асуута зандаа шагаа 2 хоёулаа 51 гэсэн саналын эзэн болсон бол гаан эрдэнэ маань 79 саналтай тэргүүлж явна. Баяр жаргал 31 саналтай удаалж байна. За мессежийн санал бол үзэгчдэд нээлттэй байгаа. Тийм ээ. Үзэгчдэг холбогдсон байна уу? Байна. Сайн байна уу? Орой минь төргий? За та хэн саналаа хөө? Гаан эрдэнэ санал өглөө. Баярлалаа. Үзэгчийн санал авлаа. За тэгэхээр манай үзэгчид бол ер нь бас ихтэй холбогдол. За бид нар чинь зургуулаа байгаа шүү. 6 хүний санал шүү. 5 улаа байгаа шүү. 5 хүний санал шүү. Тэгсэн өчигдөр 2 дуу гаргасан дээр зургуулаа гэсэн юм. Байна уу? Байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Орой төргий. Орой минь. За. Байна. Орой минь. Арай минь. За, нэвтрүүлэг сайхан болж байна. За баярлалаа. Түгээд ичээ баяр жаргал. За баярлалаа. Хаанаас холбогдсон? Хаанаас холбогдсон та? Яг танаа телевиз яаж байгаа? За баярлалаа. Монголоос холбогдсон юм байна. За баярлалаа. За тийм. Хаанаас холбогдсон гэсэн чи гэрээсээ гэдэг шиг. Гэр чинь хаана гэсэн Монголд гэдэг шиг. За. Санал авлаа шүү манай. Саналууд явсаар цаг 2 цаг 2 минут 35 секундын хугацаа үлдсэн байна. Үзэгчдэг холбогдсон байна уу? Байна. Байна сайн байна орой минь. Байна. Байна. За, зандаа шагаа дэмжчихнэ. За баярлалаа. Авлаа. Нэг иймэрхүү хоолойтой хүмүүс өнөөдөр их л холбогдоод байгаа юм да. Тэгээ хамгийн гол нь утсаараа ярмаар байгаа юм. Яг утсаараа. Тэгэхгүй нөгөө нэг зурагтныхаа дуг сонсох гоо зурагтныхаа дуг шангалдаг юм уу? Зурагтаараа битэрийг сонсох гоо ингэж ах шиг байна. Авлаа. Байна уу? Орой минь. Байна сайн байна уу? Сонсоод байна. Холбогдсон. Байна. Яар. За баярлалаа. Санал авлаа. Үзэгчийн санал авлаа. Утсаараа шууд холбогдмоор байна гэдгийг үзэгчдэд хэлмээр байна. Утсаараа залгаад утсан дээрээ. Байна уу? Байна сайн байна уу? Сайн байна. Та өсний орой минь төргий. Баярлалаа танд ч гэсэн орой минь төргий сайхан амарч байна уу? Баярлалаа. За баяр жаргал санал. Болоод үзэж байгаа санал авлаа. Юу яа. Сайн байна манай тоо хавцтай тайлбар явуулсан таая. За баярлалаа хүлээж авлаа. Манай аав тэгж хэлээ. Яссат явн чангарнаа гэж. Тийм үү. Шийдвүүд бол явн чангарна дөө. Тэр мэдээж. За 1 минут 10 секундын хугацаа үлдсэн. Сүүлийн 1 минут үзэгчд тавган санал мессежнийхаа мессеж саналаа заавал ирүүлээрэй. 58 26 74 207 83 гэсэн саналууд ирсэн байна. Facebook руу ин шагаа. Байна уу? Байна сайн байна орой минь. Гайсан санал үгүй. За баярлалаа. Таны саналыг хүлээж авлаа. За манай гаан ганна хүү маань хиддэг үзэж байгаа саналыг авчуу хараад өрхий. Ганаа хүн нэлээсч яваа. За ингээд 19 үзэгч. сүүлийн 40 секундын хугацаа үлдсэн. Байна уу? Байна. Сайн байна орой минь. Орой минь. За, гайхалтай дэмжчихнэ. Сүүлийн заавал самахад үзчихье. За баярлалаа. За амраар хаваржаа сайхан биз? Сайхан. За бүх заамарчуудаа энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа.
За ингээд сүүлийн 20 секунд үлдсэн нэг үзэгчтэй амжаад гэж холбогдож байна уу? Байна уу? Сайн байна уу? Хэнийг дэмжиж байна? Би чэд дэлгэрхий дэмжиж байна 0 дугаар. За баярлалаа. За ингээд сүүлийн 5 секунд, 4 секунд, 3 секунд, 2 секунд, 1 секунд хааглаа. За ингээд мессеж авах хугацаа манай 10 минут маань хаагдсан. Тэгэхээр өдөш болгон бид нар одоо 4 дахь оройгоо та бүхэндээ өнгөрөөж байна. Тэгэхээр 4 дахь орой гэдэг маань үндсэндээ 20 оролцогч маань дуулчихсан гэсэн үг. Тэгэхээр 4 орой 10 минутаар та бүхэндээ одоо эдгээр 5 оролцогчтойгоо танилцуулсан байгаа. Тэгэхээр энэ мэтчлэн 14 дугаар явна. 14 дугаар магадгүй 15 16 дугаар явж дууссаны дараагаар 1-р шат танилцуулах шатны маань шалгаруулалт явагдаж дууссаны дараагаар та бүхэн зөвхөн 10 минут хүлээлгүйгээр бүхэл нэвтрүүлэг Universe Best Songs Best of the Best-ийн дугаар нэвтрүүлэг ихэлснээс дуусах цаг мөчийг хүртэл та бүхэн мессеж илгэх бүрэн боломжтой юм шүү гэдгийг дуулгамаар байна. За өнөөдрийн хувьд бол дэлгэрэх асуутай Зандан Шагаа Ган Эрдэнэ Баяр Жаргал нар маань одоо дууллаа. Дуулалтаа та бүхэнд өөрхөн баярлалаа. Бестүүд маань үнэхээр бест байсан гэдэгт итгэлтэй байна. Хуучин оролцогчдоо тодруулж хэлэх юм бол 11 оны оролцогчдоо 13 оны оролцогчдоо та бүхэн сансан байсан гэдэгт бид хоёр эргэлзэхгүй итгэж байна. Бидэн хоёр бас сансан байсан. За ингээ эрхэм үзэгчдээ та нар өдөш болгон Universe Best Songs Best of the Best тэмцээн уралдаантайгаа хамт байж өдөр болгоны шилдэг 5 оролцогчийн дуулалтанд саналаа хариулаарай. www.ubs.gmail Facebook-ийн UBS Music гэсэн Facebook хуудас. За мөн түнчлэн өдөш бол 15-9-51 гэсэн дугаарлан мессежээ 3 оронтой тоогоор ирүүлнэ. Дээрэс нь 19-51 гэсэн дугаартай нэвтрүүлэг явж байгаа гэсэн ард нь ануушд хоёр бол үзэгчтэйгээ холбогдоод сэтгэлийн саналыг авч байгаа. За мэдээлэл авчи. Эндээс мэдээлэл мэдээж мессежийн санал ирсэн байна. Тэг 5 дугаартай дэлгэрэх маань 65 саналаар 10 минутын хугацаа хаагдсан байна. Тэг 32 дугаартай асуутай маань 32 хүнээс одоо мессежийн саналаар хаагдсан байна. Тэг 35 дугаартай оролцогч Зандан Шагаа маань 81 хүний санал авч 10 минутын хугацаа хаагдсан. За тэг 80 дугаартай оролцогч Ган Эрдэнэ маань 231 хүний санал авч одоо мессежний 10 минутын хугацааг бол тэргүүлсэн байна. За тэгэхээр 109 дугаартай Баяр Жаргал маань 93 хүний санал авчээ. Тэгэхээр үзэгчид маань яалтчгүй бас одоо 2011 оны буюу эртнийхээ оролцогчдыг бас дахиж хараад сэтгэлний хөөрч хөдлөж баярлаж байгаа нь бас илэрхий байна. UBS-ийн саналыг бас энэ дашин тавьчуулаад хэлчин зүйтэй авах гэж бодож байна. Дэлгэрэх маань 33 санал, асуутай 55 санал, Зандан Шагаа 63 санал, Ган Эрдэнэ 84 санал, Баяр Жаргал 33 санал авсан байна. Тэгэхээр UBS-ийн Best of the Best линкээр санал өгж байгаа үзэгчид маань мэдээж нэг компьютераас нэг л саналыг авч байгаа учраас энэ бол бас нэлээд олон хүмүүс холбогдож үзэж дэмжиж байгаа байна гэдгийг шилдэгүүд маань бас бахархаж хараасаа гэж бодож байна. Энд бол тий. За чи яриагаад бас. За энд бол найз нь ингэж бодож байна гэрлээ. Манай оролцогчид энд бол их баярлж байгаа хэл та мэдээж тий. Энэ олон саналыг ав манай Ган Эрдэнэ жишээл одоо яг одоо цэнгэрлэгцээ үзээ сууж байгаа бол одоо Ган Эрдэнэ чи үзэж гин үү? Байна уу? Байхгүй юу? Байгаа бол ямар нэгэн хариу чимээ өгдөө. Дин дон. За Ган Эрдэнэ үзэж байгаа юм байна те. За Ган Эрдэнэ үзэж байгаа гэсэн бас нэг үзэгч бас битэрийг хоёулыг нь хараа сууж байгаа. Тэгээ тэр үзэгчтэй зориулаад тийм ингээд нэг мэдчихэж те. Ингээд нэг мэдчихэж гэж бодчих те. За тэгээд сансан баярлалаа. Үзэгчд энэ нэг хариуцлага, энэ хүндэтгэлийг хүлээлгэж байгаа учраас манай оролцогчид өөрсдөө дараагийн дуулалтуудыг ч гэсэн үнэхээр best бол best байдаг гэдгийг батлаж улам илүүтэйгээр бас сайхан үзүүлбэрийг, сайхан дуулалтуудыг үзүүлэх ёстой гэж бодож байгаа. Энэ бол хариуцлагатай. Тийм, мэдээж ийм сайхан урмыг, ийм сайхан одоо баярыг эзэн болгож чадж байгаа хүмүүстэй эргүүлээд бас тэр хэмжээний одоо талархлыг хүргэх ёстой, тийм ээ. За одоо Facebook-ийнхаа эцсийн мэдээллийг хүргэе. За өнөөдрийн оролцогч дэлгэрэх маань 284 лайк эзэн болсон байна. Баяр Жаргал 209 болсон байна. Асуутай мэрэгэн хүү 299. За Зандан Шагаа 622 бас л хол тавьсан шүү. За манай Ган Эрдэнэ би одоо тонгоогоод байна хараа муутай. 856 лайк. Найзуудаас лайк аваад доор нь сэтгэл бол тоо томшгүй байна уу? Та нар ингээд UBS Music гэсэн Facebook хуудас руу ороод энэ мэдээллийг бол өөрсдөө авчих боломжтой. За ганцлагоод гэрэл хоёр бол ерөөсөө лайк дарахгүй байгаа. Тэрийг бас та нар бас харж байгаа бахтай. Би хаяа бас гиндэд дарчаад байгаа. Би бол ер нь ингэж бодоод байгаа. Хамгийн сүүлд ингээл очсон лайк нь big like байх болов гэж бодоод ер нь бас нэг жоохон эднэртээ ингээл хараалгаа. Тийм мэдээж хин маань яаж дуулж जैन те. Чи жоохон гинэн байгаад нөгөө. Чи гинэн байхаас яах вэ? За их үзэгчтэй өнөөдрийн дуршид бидэнтэй хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Утас маань дугаарсаар байна. Энэ оролцогч авчи тийм ээ. Байна уу? Сайн байна уу? Танд орой минь төргий.
Оо за нэвтрүүлэг дуусах мөчид холбогдсон танд баярлалаа. За. За зандан шагаа. За тэмдэглээд авчи. Тийм үү? Орж байгаа. Юу орохгүй гэсэн бэ? Тий. За баярлалаа. 18 үзэгчтэй санал. За ингээд хинтийн нутгийн бүх одоо хүмүүстэй бүгдэнд нь сайхан хаварж араа одоо сайхан 100 айлчлан ирж байна. Тэгээд бүгдээрээ өнтөө сайхан одоо сайхан 100-ыг тийм ээ? Хинтид чинь танаа хамаатай садан байхгүй. Манай хамаатай садан чи байхгүй. Тийм зүгээр яг хинтийн нутгийнхныгаа би сайхан Чингис хааны үлгийн нутаг тийм ээ? Тэр аяараа сайхан одоо цусаасаа сайхан хаваржаасаа гэж хэлж байгаа байхгүй. Чи яагаад ганцхан хинтэйгээд байгаа юм бэ? Бүх аймаг орнууд гэж штеп яас хийсэн юм. Би сая хөвсгөлийн даваас хэлсэн штеп хөвсгөлийн цагаануудаас холбогдсон цагаан уулынхан минь хөвсгөл нутгийнхан минь хаймар нутгийнхан минь та бүхэн одоо сайхан цусаарай гэдээ түрүү хэлсэн штеп. За яагаад ингэж хэлээд байгаа гэхээр маргааш шиг сонь содын болно цаан чинь. Маргааш бол аймаг нутаг хошин улсныхан бол ерөөс шүүгчд, ажиглагчд, хөтлөгчд мөөнөр одоо оролцогчд энэ тухай ярилцсан байгаа. Тэрийг та бүхэн үзхийг хүсэж байгаа бол ямар яриа өрнөсийг сонсох хүсэж байгаа бол нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарэ. За ингээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Яг өндөрлөж байхад оролцдог оролцогч. Байна уу? Сайн сайн байна оройн минь. Оройн зэрэг хоёр. За баярлаа. Сайхан нэвтрүүлэг шүү. Маш их баярлалаа шүү. Баярлалаа танд. За манай баяр жаргал. За та сайхан амраарай. За баярлалаа. За энэ мэдчлэн өдөш болгон бидэнтэй хамтдаа байдаг. Одгөл гандлах хоёртой мөн бүх оролцогчдын маань дуулалтыг сонсож өөрийнхөө сэтгэл зүрэх одоо бүхэл зүйлийг хөгжиж баясгадаг. Иргэн үзэгчид та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзах үлзийтэй өрөөлөг өргөн дэвшүүлээ. Өнөөдрийн дугаар маань харин инхүү өндөрлөж байна. За миний энэ төрөлтэй. Яач вэ? Мэдгүй. Энд ингээ үзэж холбогдоод байгаа байхгүй. Тэгээ үзэж холбогдоод байна. Тэгээд яах юм? Одоо энэ чинь 11 цаг. За яг энийг авчил та тэхүү. За тгий. Яшиг 12 цаг хүртэл үзэж авчих. Байна уу? За оройн төргий. Өнөөдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Нэвтрүүлэг сүүл хөтлөж гараад ирсэн чинь бөө их баярлаж бөө юм бодоо. Баярлалаа. Сэргээд ирсэн. Яагаад тэр урдны сэрэж таарын урдны дадуу хүмүүсүүд сурамтаа сураад таарын хэрэг хатагаад ингээд бас яг л байхад та нар гэсэн даад сургууль байгаа хэрэгтэй. Тэгээд таарын гараад ирсэн чинь бүгдөө найс нараараа бөөнөрөө утсан аваадар хэвэн юм үсдэг. Баярлалаа. За баярлалаа. Тэгээ би харин бүр ингээд амарчтай зурчиж авлаа шүү дээ. За баярлалаа танд. За баярлалаа хоёр. Хоёр хүн. Нэг л өгөндөө. Нэг л нөө. Хоёр. За баярлалаа. Би байсан бол баярлалаа. За танд их баярлалаа сайхан амраарай. За ингээд манай шууд нэвтрүүлэг бол ингээд ардаа нэг эфир хүлээгдэж байгаа учраас би дуусахгүй болохгүй. Тэрнээс 12 хүртэл авмаар л байна. За ингээд өнөөдөр бол ингээд өндөрлөө маргааш яг энэ цаг мөчтөө эргээд уулзцгаая та бүхэн сайхан амраарай. Баяртай. Ерөнхий ивент эцэгч Tesco корпорац амьд жимсний амт Iberry зарим. Ивент эцэгч ухаалаг амьдралын нууц Unique Coffee. Ивент эцэгч таны амьдралын түнш World Korea Group. Дэлхийн боловсролыг тэргүүлэгч Education First. Онлайн түгээгч Монголын топ сайтуудыг нэг дороос мэдээллийн номер 1 хөтөч сайт Дөргөлцөг юм ээ. I see trees of green, red roses too. What I want
것 내게 너무도 달콤해 보이는 무지개 날마다 나의 옆으로 지나가는 그들 내게 너무 친절하게 인사하는 사람들 그들이 아름다워 보이는 날들을 생각하면 웃고 현실과 다르게 들리는 사람들의 사랑 고백 마냥 웃는 아이들 얼굴 보면 날아가는 기분 이제는 서로가 힘이 돼주는 세상을 꿈꾸며 We are the ones who make a better day. So let's start giving.